За дахин өдрийн мэндийг хүргэе үзэгчтэй. Өглөө бид чекин болонгаараа та бүхэнтэйгээ уулзсан болвол яг одоо 15 цаг 3 цаг болж байна. За мигмар гариг болгон явдаг сэтгэл зүйн болон маань та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Хөтлөгч Дэлгэр Цэцэг болон за зочин сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач Буян Жаргал ирсэн байна. Танд өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Танд болон үзэгчтэй бас өдрийн мэнд хүргэе. Аха. За бидний урилгыг хүлээн авсан их баярлалаа. Тэгээ та өөрийгөө илүү дэлгэрэнгүй танилцуулаад хоёлаа ярианд орё гэж бодлоо. За баярлалаа. За нэвтрүүлэгтээ урьсан бас та бүхэнд баярлалаа. За намайг Буян Жаргал гэдэг сэтгэл судлалын үндэсний төвийн зөвлөгөөний албаны сэтгэл судлаач. За өнөөдөр их гоё сэдвийн дагуу та хоёр ярилцахаар байна. Амьдралын зорилгоо олохгүй байх үеийн сэтгэл зүй. За тэгэд өнөөдөр чи их бас ийм онцгой өдөр байгаад идэг. 11 сарын 11 гээд за тэгээд нөгөө манифест хийх буюу одоо зорилго, хүсэл, зорилгоо тий уран дуудах гээд яриад эхлэнгүүт ер нь би чинь ямар хүсэл, зорилготой хүн билээ гэдэг асуулт өнөөдөр надад орж ирлээ л дээ. Тэгээд би яг өглөө нөгөө чекин манай булан явдаг өглөөний 10 цагт явдаг. Тэгээд үзэгчтэй хэлж байлаа. За тэгээд өнөөдөр 11 1-ийн тооны давхцалтай ийм өдөр юм байна. Хэдүүлээ ингээд хүсэл, зорилгоо тодорхойлоод тэрийг уран дуудах энэ зан үйлийг хийнэ гэжсэн чинь өөрийгөө ботсон чи юу хэлээ? Би чинь нэрээ юу хүсэж зориод байгаа вэ гэдэг асуулт надад тулгарлаа. Тэгэхээр их сонирхолтой цаг үетэйгээ таарсан сэдв юм болов уу гэж бодож байна. За тэгэхээр сэтгэл зүйтэй яг энэ зорилго хэрхэн холбогдоод байдгийн болоо байгаа юм болоо энэ талаар хоёлаа илүү тодорхой мэдээллийг өгөөд тодорхойлтыг өгөөд яриагаа эхлүүлэе гэж бодож байна. За ойлголоо тэлгүй яах вэ? Зорилго бол мэдээж бидний амьдралын аюу чухал нэг хэсэг. Тэгэхээр хүмүүс нэг сэтгэлзүйтэй зорилго хэрхэн холбогдож байна вэ гэхээр сэтгэл зүй гэхээр хүмүүс нэг юм аюу том өргөн хүрээнийг жолгоод байдаг байхгүй. Надаас аюу хол тэгээ нэг юм сэтгэл зүй гэхээр л илүү юм шинжлэх ухааны нарийн гэлтэй. Гэтэл сэтгэл зүй гэдэг маань өртөөл бидний өдөр тутамдаа амьдралаа сэтгэл ханамжтай байх, өөртөө сэтгэл ханамжтай байх гэдэг энэ энгийн зүйлүүд байдаг гэсэн үг. Тэгэхээр зорилго өөрөө бидний одоо амьдралтай сэтгэл зүйтэй хэрхэн яаж холбогдож байгаа вэ гэхээр бидний нэг өдөр тутамдаа насанд хүрсэн ч бай, насанд хүрээгүй ч бай, тэрнээс үл хамааран өдөр тутамдаа хийдэг зүйл маань өөрөө шийдвэр гаргалт байдаг. Тэгэхээр бид нар нэг оновчтой шийдвэр гаргана гэдэг маань эргээд өөртөө болоод амьдралтай сэтгэл ханамжтай байхад аягүй чухал нөлөөтэй. Тэгэнгუთ бид нар яагаад шийдвэр гаргадаг вэ гэхээр тодорхой нэг зорилго чиглэл байгаад тэрэндээ хүрэхийн тулд шийдвэрүүдийг гаргаж яадаг гэсэн үг. Тэгэхээр бид нэг илүү амьдралдаа зорилготой, урт хугацааны зорилготой байх нь эргээд урам зоригтой ажиллах, өөртөө сэтгэл ханамжтай байх энэ бүх зүйлд эрэг чухал нөлөөтэй байдаг гэсэн үг. Тийм учраас зорилго бол бидний амьдралд сэтгэл зүй доктортой байхад хүртэл ингээд юм чухал нөлөөтэй байдаг гэсэн үг. Тийм. Урт хугацааны шийдвэр гаргалтанд хүртэл айгүй эргээр нөлөөлн цаашлаад сэтгэл зүйн одоо мотор бараг болж хүйцлийн юм зүйл юм байна гэж ойлгохоор зөв болов. Тэгэлгүй яах вэ? Одоо жишээ нь бид нар ингээд далайд тэгээ ямар ч одоо тийм их газар харагдахгүй тийм өсвөр том далайд завтай явж илаа гэж бодъё те. Бид нар ингээд хаашаа чамаагүй ямар ч сэлвэртэй л шүү дээ те. Тэгээ байж адил их газар гараад ирэх юм бол бид нар арал руу сэлвэрдэн шүү дээ. Аль болохоор байдаг чадлаар тэнцээ очихын тулд тэгэхээр зорилго яг л тийм гэсэн үг. Бидний нэгэсэндээ нэг амьдралын чиг баримжаа, шугам хаашаа явах гэдэг зааж идэг тэр алтан гац нь өөрөө бидний амьдралын зорилго. За тэгээд тодорхой нэг амьдралын зорилгот хүрхийн тулд наан хийж байгаа жижиг тэр зорилтууд маань нэг урт хугацааны зорилт, богино хугацааны зорилт гэдэг янз бүр байдаг гэсэн. Тийм ээ. Яг таны хэлдэг маш гоё зөвлөл байна л да. Бид одоо яг энэ хүлгүүд алаад ингээд завтай ямар ч л байсан сэлүүрдэл байдаг хаашаа очиж байгаа нь үл мэдэгдэхгүй те. Хаашаа очих нь мэдэгдэхгүй. Ингэснээр гар цуцсан, ядарна, яваандаа хүн үлсэн те, шантран цуцсан гэл тэрнтэй адилхан хэрвээ зорилгоо мэдээд хаашаа явах гэж байгаагаа мэдэх юм бол бид хуурай газар дээр очиод те амрах боломжтой, хоол идэх боломжтой гэдэг шиг хүн яг амьдралынхаа богино хэмжээний ч гэдэм үү, урт хэмжээний ч гэдэм үү зорилгыг тодорхойлсноор тэр тухайн цэгтээ очиод дахиад нэг жоохон амс хийх дараагийн зорилго руугаа явах энэ үйл явц бас болох учраас ер нь бол энэ зорилгоо бас илүү ингэж тодорхой байлгах нь чухал юм байна гэж ойлголаа. Тэгэхээр ер нь зорилгоо тодорхойгүй байлгах нь хүнд ямар одоо сэтгэл зүйн мэдрэмжүүдийг өгч байдгийн болоо мэдээч хэрэг бас юм нэг юм амьдралаас таашаал авахгүй байгаа мэдрэмж бол зөнхөлж орж ирэх байх гэж бодож байна, хамгаалж байна. Тэлгүй яах вэ? Тэр нэг яг гэсэн нэг зорилготой байж байгаа юм бол бид нар хаашаа яаж явахаа мэднэ гэдэг чинь нэг чиг баримжаатай бол сэтгэл ханамжтай байна гэх тэгэнгუთ зорилгогүй байгаад ихээр бид нар мэдрэмжийн хувьд илүү юм төөрөлдсөн байдалтай. Одоо яах вэ? Хаашаа явах вэ те? Би чи ер нь юу хийгээд яваад байгаа вэ? Мэдрэмжийн хувьд юм төөрөлдсөн байдалтай. Үйлдэлийн хувьд бол нэлээд итгэхгүй.
Тэ нөгөө л нэг өглөө олж гин ажиллаа хийн. Тарчлаа гэрлүүгээ харъя гэдэг ерөөсөө нэг юм идэхгүй хүн чинь өөрөө нөгөө нэг ирж хайх юм илэрхийлэхтэй хөгжиж гэсэн юм одоо бодлого болчихно л гэсэн үг шүү дээ. Тэгээд бодлын хувьд жоох юм сөрөг бодолтой байх. Ийм магадлалтай. Тийм. Тэгэхээр яг энэ одоо юу гэдгийг шинж тэмдгүүд яг зорилгоо олохгүй байх нь нас хамаарад бас харилцан өөр байдаг бах л та тий. Тэгэхээр аль насныханд илүү ямар байдлаар нөлөөлөд байгаа юм шиг харагдаж байгаа вэ? Тухайлбал одоо өсвөр насны хүүхдүүдэд бол яг эд одоо тийм зорилгоо тодорхойлох чи хэм бэ, чи хэм болох вэ гэдэг ч юм уу. Дээр нь одоо илүү нөт дөрвийн насныханд бас илүү юм төөрөгдсөн байдалтай ч тийм үү. Тэгэхээр та яг мэрэгчлийн үний хувьд тий насны ангиллаар нь авч үзвэл ямар хөө өөр шинжтэй байдаг бол. Тэгэхээр яг мэдээж нөгөө нэг сэтгэл судлалын онц гэсэн нөгөө насны ангиллаас хамаараа тодорхой хөгжил байгаа. Тэгээ насны ангиллаас хамаараад хөгжил байгаас гадна бас тодорхой нэг хямралууд байгаа гэсэн үг. Тэгэхээр өсвөр насны хүүхдүүдийн онцлогч нь өөрөө яг нөгөө нэг өөрийгөө ирж хайж байгаа үе. За тэгээд өөрийн талаар төсөөллөө, бусад хүмүүсийн талаарх өөрийнхөө тэр бодолтой ингээд тааруулж тохируулж үздэг ч юм уу те. Тэгээд өөрийн талаар төсөөлөл нь бусад хүний бодолтой нийцэхгүй байвал хямардаг ч юм уу. Ингээд янз бүр. Тэгээд насандаа мэдээж нөгөө зорилгууд нь бас өөр байгаа. Тэгээд нөгөө нэг хүмүүсийн хамгийн их ирээдүгөө яас жаргалтайгаар төсөөлөх, ирээдүйн талаар төсөөлөл бий болдог. Тэр үеийн яг өсвөр наснда илүү их нөө ирээдүгөө төсөөлдөг хардаг ч юм уу те. Эсвэл нөгөө төсөөлөхгүй байгаадаа бас нөө илүү их санаа зовдөг үе өсвөр насны үе ч юм уу те. За тэгэнгუთ эд наснд болоод эхлэхээр нөгөө нэг эд насны үеийн маань тэр онцлог нь нөгөө нэг хөдөлмөрлөн. За тэгээд хүмүүстэй харилцаа холбоодохтой тий. За тэгээд энэ насанд бас илүү нөгөө нэг тодорхой хэмжээнд өсвөр наснд ихтэй төсөөлтөй байжгаад насанд хүрснээсээ хойш тухайн нөгөө нэг юм ирээдүйн талах төсөөлөл ингээ багаар буурч эхэлдэг. Тэгээд илүү нөгөө өдөр тутмын амьдралдаа санаа зовдөг тийм зүйлүүд болоод эхэлдэг гэсэн үг. Тэнгууд хөтөл наснд болоод тэтгэврт гараад эхлэхэр ч юм уу тий. Хөтөл наснд нөгөө нэг хүмүүсийн хамгийн их боддог зүйл нь юу вэ гэхээр өнгөрсөн амьдралаа гэх нөө анализ хийдэг. Өнгөрсөн амьдралдаа би юу тууллаа, би юу хийлээ, юун дээр алдлаа. Би юу энэ хүртлийн амьдралдаа юуг үзэж туулваа, юуг хийж бүтээвэ гэдэг буцаад нөгөө амьдралаа боддог гэх үе насны онцлог нь ийм байдаг гэсэн үг. Тэгэхээр энд бас нэг ийм асуулт байна л да. Амьдралдаа юу хүсэж байгаагаа ойлгохгүй байгаа нь тий. Юунаас үүдэлтэй байдгийм болоо. Заримдаа ингээл хүмүүс нэг ийм төөрөгдөлд орцсон магадгүй 30 таа ч юм уу 40 төө ч юм уу заавал жоох хүүхэд гэлтгүү тий. Заавал өсвөр нас гэлтгүү тий. Ер нь ингээд нас нь хэдий ингээд явж байгаа ч гэсэн бас нэг юм амьдралын зорилго чигээ олохгүй болцсон хүмүүс байдаг шүү дээ. Ой төрсэн сармагчин шиг. Тэгэхээр энэ нь бас юунаас үүдэлтэй байдгийм бол нэгдүгээрт хоёрдугаар асуудал хэрхэн яаж өөрийнхөө зорилго яг хүсэж байгаа тэр зүйлийг олдгийм болоо. Энэ бас л бага наснаас эхэлсэн одоо үйл явц гэж харж болох уу? Тэгэлгүй яах вэ? Юу хүсэж байгаагаа мэдэх, юу зорж байгаагаа мэдэх гэдгийг нөгөө суур хамгийн чухал ойлголт нь юу гэх нь өөрийгөө ойлгох гэдэг байна. Өөрийгөө ойлгох. Тийм. Өөрийгөө ойлгоогүй хүн бол одоо жишээ нь юунд дуртай гэдгийг мэдэхгүй, юу хүсэж байгаагаа мэдэхгүй, өөрийнхөө давуу талыг мэдэхгүй ч юм уу те. Ямар хоббитой гэдгийг мэдэхгүй хүн бол нөгөө юу хүсэж байгаагаа мэдэхгүй, юу зорж байгаагаа мэдэхгүй. Жишээ нь одоо би сакс тоглох дуртай. Тоглох дуртай биш. Би сакс үзэх дуртай байлаа гэж бодъё те. Саксан бөмбөг үзэхээр ингээ омгшдаг, хөөрдөг. Тэгхийн бол би тодорхой хэмжээнд би саксанд сонирхолтой байна гэдгийг мэдэх юм бол тэрийг хичээлээд үзэх хэрэгтэй буюу нөгөө нэг хүсэхгүй байгаа, ойлгохгүй байгаа зүйлийн суурь нь өөрийгөө таньж мэдэх. Тэнгууд өөрийгөө таньж мэдээгүй хүн зорилгоо олохгүй, хүсэж байгаа зүйлээ олохгүй байх те. Тэнгууд өөрийгөө таньж мэдсэн бол одоо зорилгоо олохын тулд яах юм бэ гэхээр үйлдэл хийх хэрэгтэй гэсэн үг. Тодорхой хэмжээнд туршилтууд хийж өгөх хэрэгтэй. Тэгээд тэр үйлдэлтэй тууштай байх нь аягүй чухал. Одоо нөгөө та сайн хэлж штэ. Нөгөө бага наснаас ингээд ийм үйлдэлтэй байдаг уу гэд. Жишээ нь эцэг эхчүүд маань хүүхдүүдээ олон юмд явж үзүүлээ, спортоор хичээлүүлээ, дугуйлан секцэд явуулъя, тэгжээж хүүхд мандаа тэцэр хатуужилтай болно те. Ингээд байдаг. Энэ маань ерөөсөө л хүнд нөгөө зорилготой тууштай байх гэдэг зүйлийг ойлгуулах гэдэг нэг хэлбэр гэсэн. Тэгээд бид нэр зорилгоо олохын тулд олон зүйлийг туршиж үзэхтэй гол нь биш, нэг зүйлийг тууштай хийх нь аягүй чухал. Тэнгууд нөгөө нэг зарим тохиолдолд эцэг эхчүүд маань юу гэдэг хүүхд олон зүйлийг чаддаг байх хэрэгтэй гэж юм уу те. Нэг бүжгэнд явуулаад, нэг саксанд явуулаад. Гэтэл энэ маань өөр окей. Тэр хүүхэд олон зүйлийн талаар мэдлэгтэй болж болно. Гэхдээ нэг сул тал нь юу гэхээр юмыг эхлүүлээд орхиж болдсон байх гэдэг бодолтой болгож байна. Саксанд яваад үзлээ. За тэгэд орхичээ. Одоо бүжгэнд яваад үзлээ. Өөдгийг орхичээ. Тэнгууд нөгөө тууштай байна гэдэг зүйл маань энэ үед алдагдчихдаг гэсэн. Тэнгууд хүн нэг зүйлдээ тууштай байгаад
байхдаа илүү олон зүйлийг сурдаг. Илүү одоо тууштай байдаг, сэтгэлийн хаттай болж сурдаг, асуудлыг даван туулж сурдаг тий. Тэгэхээр өөрийнхөө сонирхлыг олоод мэдэх нь тэрнийхээ төлөө үйлдэлийнх нь тэгээд тэрэндээ тууштай байх гэсэн үг. Тэгжээч хүн нөгөө нэг өөрийнхөө зорилгыг тодорхойлдог гэх юм уу? Энэ аягүй чухал. Аха. Гэхдээ юу юм бэ тэгэхээр хэдийн нас л үнд хамаагүй юм байна. Магадгүй 30 40 50 та байгаад ч өөрийгөө бас ойлгодгүй, өөрийгөө мэддгүй хүмүүс байх боломжтой. Энэ нь өөрийгөө олж нэгээгүүл гэсэн үг юм байна зөв. Тэгэхээр сэтгэл зүйч болгон бас нэг өөр тайлбарлаж байна л да. Өөрийгөө олохыг тийм өөрийгөө олох одоо зааварчилгаа, зөвлөгөөг бас янз бүрээр өгч байна. Тэр бол мэдээж одоо тухайн сэтгэл зүйчийн бас нэг онцлог байх гэж хараад байгаа. Зарим нь бол өөрийнхөө доторх одоо хүүхдийг олох гэдэг ч юм уу тийм. Тэгэхээр одоо манай яг сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач Буян Жаргалын хувьд тийм сая бол хамгийн голх нь бол өөрийгөө олох гэж тэгж ш. Тэгэхээр өөрийгөө хэрхэн яаж олох вэ? Таны одоо өнцгөөс. Тэгэхээр яг өөрийгөө хэрхэн яаж олох вэ гэдэг маань ерөнхийдөө л өөртөө л ажиллана гэсэн үг. Ажиллана. Өөртөө ажиллана, өөртөө дүн шинжилгээ хийн тэ. Тэрнэр туршлага хуримтлуулаад туршлага дээр анализ хийх юмас айгүй чухал. Түрүүний миний яриадсан асуултууд шүү дээ. Одоо би ямар хоббитай юм, миний давуу тал юу юм, миний сул тал юу ингээд тэр болгонд нөгөө нэг юм хариулдаг байх, хариултуудыг олохыг илэрхийлэх. Тэр айгүй чухал. Тэнгууд хүмүүс нөгөө нэг өөрийгөө олно гэхээр нэг юм гинт ингээл олдчихсан гэж бодд юм шиг байна. Эсвэл нөгөө нэг гинт ингээл кинон дээр гардаг шиг ингээл дин гэж санаа орж ирээд аа би ийм хүн юм байна шүү дээ. Тэгний бодоо. Гэтэл өөрийгөө олно гэдэг чинь тухайн хүчин чармаалт шаардна, хичээл зүтгэл шаардна, цаг хугацаа шаардна тий. Тэрэндээ нөгөө нэг өөрийгөө сорно гэдэг байгаа юм байхгүй юм сорж үзээд алтаж үзээд би энэнд яаж ханддаг юм байна. Ингэж алтуул би яах вэ гэх тэр болгонд энэ дээр туршилт хийгээд тэрнэрээ нөгөө өөртөө хариултууд олох нь айгүй чухал. Өөртөө ажиллах нь айгүй чухал. Тэгэхээр яг л нөгөө хүн хоорондын бас нэг харилцаатай их адилхан төстэй байж болох үст тий. Жишээ нь надад ямар хүн таалагддаг юм бэ? Надад ямар одоо зан ааштай хүн намайг тохгүй болгох юм бэ ч гэдэг юм уу тий. Маш одоо ингээл нийгмийн харилцаанд ороод олон хүнтэй харилцаал дуртай дургуугаа мэдж байгаатай адилхан бас надад ямар мэдрэмжүүд илүү ямар зүйлийг хийхээр би аз жаргалтай болдго юм бэ гэдгийг ерөөсөө л ингээл ухаж байгаа юм шиг одоо нөгөө хайгуул хийх ёстой байна гэж ойлголоо. Тэгээд өөртөө ажиллахаас гадна бас нөгөө хүрээллийнхаа хүмүүстэй ярилцаж тэднээс нөгөө нэг батламж авах нь аягүй чухал гэх юм уу. Тэр хүмүүс би одоо өөрийнхөө давуу талыг би аягүй сайн хүнийг сонсдог гэж боддог байлаа гэж бодъё те. Гэтэл хүрээлэлт байгаа хүмүүс аа яг адилхан одоо Буян Жаргал одоо Буянаа маань хүнийг аягүй сайн сонсож чаддаг шүү. Гэх юм бол энэ надад батламж болно гэсэн үг байхгүй. Тэгэнгუთ миний нэг одоо өөртөө зөвлөж байгаа юм би хүнийг сайн сонсож чаддаг. Энэ бас нөгөө өөрийгөө таньж мэдж байгааг нь хэлбэр гэсэн үг. Тэгэхээр нөгөө хүрээлэлтэйгээ бас аягуусаа ойлголцдог, хуваалцдаг, ярилцдаг байх нь бас өөрийгөө олоход аягүй чухал нэлээд. Давхар өөртөө ярилцсан, давхар хүрээлэлтэйгээ батламж олгоод бас ярилцах хэрэгтэй байна тий. Амьдралын одоо зорилгоо хайх явцад айдас гэдэг ч юм уу тий төвшөөр, эргэлзээтэй байдал үүсгэх нь одоо хэвийн үзэгдэл үү, за хэрхэн одоо тэдгэрийг зөвөр даван туулах хүн одоо илүү эвтэйхэн байдаг юм болоо. Тэгэл яах вэ? Мэдээж энэ бол хэвийн. Хүмүүс нөгөө нэг сөрөг сэтгэл хөдлөл мэдрээд эхлэхээр юу гэдэг би сөрөг сэтгэл хөдлөл мэдэрч болохгүй гэж боддог байхгүй. Сөрөг сэтгэл хөдлөл бол муу зүйл гэж бодод байдаг. Гэтэл энэ бол хэвийн зүйл. Айц зэрэглзээ бол хэвийн. Нэг юм судалгаа байгаа. 2000 орчим хүнд иргэсэн судалгаа байгаа. Тэгээ тэр хүмүүсээс нөгөө зорилгоо тодорхойлоход олоход тэгээ хамгийн нэг одоо бэрхшээлтэй зүйл чинь юу бэ нэ гэдээ асуусан чинь 45% нь юу гэж хариулсан бэ гэхээр ерөөсөө л урам зориггүй айдтай эргэлзээтэй байх маань өөрөө зорилгоо тодорхойлоход хамгийн гол бэрхшээл байна гэж хариулсан байгаа. Тэгэхээр эргэлзээ айц гэдэг бол нэгэсэндээ хэвийн зүйл байдаг зүйл. Тэгээ энэ нь ерөөсөө нэг юм амьдралын зорилго маань биднийг айлгаад байгаа зүйл биш гэх юм уу? Зорилгодоо хүрэхийн тулд хийж байгаа үйлдэлүүд байгаа. Тэр үйлдэлүүдээс гарч байгаа нөгөө үр дүн маань бид нарыг айдас эргэлзээнд төрүүлнэ. Эсвэргээрээ тэр үр дүн сайн байх юм бол бид тэднээс урам зориг авна гэсэн үг. Тэгэхээр энэ бол нөгөө айдас эргэлзээ маань нэгс нь бол хэвийн зүйл гэсэн үг. Энийг тэгээд яаж одоо хэрхэн зохицуулж даван тулах юм бэ гэх нэгдүгээр нөгөө нэг айдас одоо эргэлзээ мэдэрч байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. За окей. Би сандраад байна шүү. Би жоохон эргэлзээд байна шүү. Тэгээ эргэлзээ байна гэдэг маань нөгөө нэг маш олон төрлийн бодлоод эргэлдээд байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энийг гадагшлуулахын тулд яах юм бэ гэхээр ярилцах хэрэгтэй. Хамгийн номер 1. Чиний эргэн тойронд байгаа, таны эргэн тойронд байгаа хамгийн сайн ойлгодог, таны хүлээн зөвшөөрдөг, шүүмжлэлгүйгээр танд тусалдаг тэр хүнтэй ярилцаж ойлголцох. Нэгдүгээр тэр хамгийн чухал. За хоёрдугаарт энэний дараа яах вэ гэхээр нөгөө зорилготой хүрэхин тулд хийгээд байгаа тэр алхмуу зорилтууд байгаа шүү дээ. Тэднэрийг нөгөө шинээр төлөвлөх хэрэгтэй. Бодитоор төлөвлөх хэрэгтэй.
Ер нь сүүлд болвол сэтгэл готрал гэж их ярьдаг болсон. За цаашлаад одоо төгшүүрийн эмгэг буюу одоо anxiety гэж бас их ярьдаг болсон байна. Тэгэхээр энэ хооронд бас зориггүй байх нь төгшүүрийг нэмж гин үү, сэтгэл готралд бас орох одоо нөхцөлийг бүрдүүлдэг юм болов уу? Ер нь таны бас саяны ярианаас ойлгоход бол бас байх боломжтой л гэж ойлголоо. Тэгэхээр эхлээд бид нэр эхний ээлжинд нэг сэтгэл готрал төгшүүр гэдэг нэг хоёр ойлголтоо ялгаад ойлгох нь аягүй чухал. Тэгмүүд төгшүүр сэтгэл готрал хоёрын нэг ялгаа нь юу вэ гэхээр төгшүүр нь өөрөө нөгөө интервалтай буюу үүснэ тэгээд буцаад намжиж болдог. За тодорхой нөхцөл байдалд үүснэ. Жишээ нь одоо юу гэдэг хамгийн анхны нэвтрүүлэгт орох гэж байгаа үедээ эсвэл хамгийн анхны ярилцлага өгөх гэж байгаа үедээ за сэтгэл судлаачдын үед хамгийн анхны зөвлөгөөнд орох гэж байгаа үед гэдэг ч юм уу ингээд тодорхой нэг нөхцөл байдал бид нөгөө сандран буюу төвшин. За зарим тохиол хамгийн нийтлэлээр бол цагаан толцсон байгаа үед хүмүүс аяг их төвшдөг те. Энэ бол юм. Тэгэнгუთ төгшүүрийн хүмүүс окей би төгсөж байна. Ямар аргаар би өөрийгөө тайвшруулах уу гэдгийг мэддэг. Тэрийг зохицуулдаг. Хүнтэй ярилцахад хүрлийн төгшүүр буурдаг те. Төгшүүрийн онцлог нь өөрөө. Тэгэнгუთ сэтгэл готрал өөрөө яг ямар онцтой юм бэ гэхээр ерөөсөө л өдөр тутам байнгын сөрөг бодлууд эргэлдэж байгаа. Тэр сөрөг бодлуудаа бидний нөгөө нэг зан үйлд нөлөөлж байгаа буюу сурах процесст, ажиллах процесст, хүнтэй харилцахад хүртэл мөнхийн сөрөг бодолтой тэр нь бидний үйлдэлд нөлөөлөдөг үл энэ бол сэтгэл готрал гэсэн үг. Нэгсэнд урт хугацааны шинжтэй те. Энэ бол өөрөө сэтгэл готрал ба төгшүүрийн ялгаа. Тэгэнгუთ хүн зоригтой байснараа сэтгэл готралд одоо өртгөө сэргийлдэг. Тэгэхээр нөгөө байснараа сэтгэл гутралаас сэргийлдэг. Тодорхой нэг өөрөөр хэлбэл сэтгэл готрал чинь зөвхөн өнгөрснөөс ирээд байгаа зүйл биш. Буюу нөгөө нэг багнаас нь дүүсэн траума гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Тэрнээс үүдэлтэй би сэтгэл готралд орчлоо гэдэг ингээд хүмүүс сэтгэл готралыг ийм хэвийн юм шиг аюу ярьдаг болчиход байна л да. Гэтэл нөгөө сэтгэл готрал ч өөрөө тренд биш. Энэ бол сэтгцийн эмгэг байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэгснэ бас нэг хэлмээр байгаа зүйл нь сайн дураараа бит ингэж өөрийгөө аншлаарай гэж хэлгээд байгаа. Тэгэхээр сэтгэл готрал зөвхөн өнгөрснөөс ирдэг зүйл биш. Ирээдүгээс ч гэсэн ирдэг буюу бид нөгөө ирээдүйдээ итгэл найдваргүй байгаа. Ирээдүгөө төсөөлж чадахгүй байгаа үед сэтгэл готрал үүсэх магадлалтай боломжтой. Тэгэхээр бид нэр зоригтой байснараа сэтгэл готралд өртгөөс тодорхой хэмжээ сэргийлсэн. За дээрэс нь төгшүүр өөрөө ямар үед хүн зоригтой холбоотойгоор хүн ямар үед төгшөж болох вэ гэхээр окей хүн зориггүй бол байж болно. Зорилгоо олоогүй байж болно. За зорилгоо олчлоо гэж бодъё те. Гэтэ тэрнийхээ төлөө үйлдэл хийхгүй байгаа үед хүн төгшнө. Тэгэхээр зорилгоо тодорхойлчлоо тодорхой хэмжээнд өдөр болгон 7 хоног сараар үйлдэл хийх юм бол төгшүүр бас багасна. Тэгээд бас нэг юм сонирхолтой зүйл нь бид нар нөгөө нэг бидний тарих нөгөө бодит байдал болоо төсөөллөг нөгөө ялгаж чаддаггүй. За тэгээд жишээ нөгөө нэг бид нэр ямааныг төсөөлөх юм бол шууд дараа нэг шүсээс одоо ялгардаг. Тэгэхээр бид нар зорилгоо биелжин гэж төсөөлөх юм бол бас тодорхой хэмжээгээр төгшүүр буурдаг гэсэн. Тэгэхээр нөгөө нэг эхлээд байгаагаас нь юу вэ гэхээр зориггүй байлаа гэд бид нар сэтгэл готролд ороод төгшөөд байгаа гэсэн үг биш. Харин хэсэгээр бид нэр зоригтой байж тэрнээс хүртлэн сэргийлэх боломжтой гэсэн. Одоо нэг юм байна л да. Жишээ нь манай нэвтрүүлгийг бас ингээл гэртээ телевизээ хасаагаал тий хүүхдээ харангаа үздэг ээжүүд байна. Янз бүрийн хүмүүс байгаа. Гэхдээ яг нэг энэ үеүүдэд би өөрөө бас ингээл хүүхдээ хараад гэртээ байдаг үед тий нэг юм зориг үл мэдэгдэх тодорхойгүй. За дээр нь одоо өдөр тутмын амьдрал маш юм одоо ижилхэн тий. Яг л өглөө басаал нөгөө зүйлээ давтна, маргааш нь давтна, тэрний маргааш нь давтна ч гэдэг юм уу. Энэ яг үйлдэл баг ингээд 1000 гаруй өдөр ингээд үргэлжлээл тий 2 жил одоо декреттэй байлаа гэж бодъё л да. Тэгэнгүүт бас ингээд нэг юм сэтгэл зүйн хувьд тий асуудалд орж ирдэг л дээ ээжүүдийн хувьд. Тэгэхээр энэ талаар та юу гэж бас зөвлөх вэ? Юу гэж одоо мэргэжлийн хувьд хардаг вэ? Энэ тал дээр бол нөгөө нэг хамгийн ихний мэдээж өөр зөвлөн л доо судалгааны үр дүнгууд их санаас магадгүй өөр гарна. Гэхдээ хамгийн ихний одоо номер 1 хийх зүйл мэдрэмжээ хуваалцах. Тийм магадгүй ойр дотны хүнтэй ярилцах, эсвэл тэмдэглэл хөтлөх юм уу. Тийм ингээд ямар нэгэн байдлаар хүн нөгөө мэдрэмжээ гадагшлуулж байвал тодорхой хэмжээний нэг гаргалгаа нөгөө дундраад байна гэсэн үг шүү дээ. Дундраад байх юм бол тодорхой хэмжээний нөгөө гаргалгаа гарахад ирж хаахад ч юм уу нэг юм ойртон гэсэн үг. Тэгвэл нөгөө мэдрэмжээ гадагшлуулахгүй дараад нөгөө дүүрээ дахаар илүү нөгөө шийдэл орж ирэхгүй. Ягаад гэвэл нөгөө чинь хогийн сав ингээд дүүрсэн байгаа даа шүү дээ. Гэтэл нэмж нөгөө хог игээд хахаар халаал байна. Эсрэгээрээ нөгөө бид нэр сулалчих юм бол
арай өөр болох гэдэг шүү дээ. Тэгэхээр бид нэр сулалчих юм бол магадгүй одоо энэ хогийн савыг хогийн дээр аваад хайчих гэж юм ингээ шийдлүүд гарч ирнэ гэх юм уу. Одоо зүүрлж ярих юм бол тийм учраас нөгөө нэг илүү их мэдрэмжээ гадагшлуулаад өөрийгөө дундлах хэрэгтэй. Тэгээд хүмүүстэй ярилцаж шийдэл болдог байх юм. Ээжүүдийн хувьд бол яг энэ гэрте байх, декреттэй байх үед нэлээ юм зориггүй. Тэгээд тэрнээсээ болоод яг мэдээж хүүхдээ харах гоё л доо сайхан. Гэхдээ нэг цаанаал нэг юм жоохон ямар нэг ингээл үеийнхэн нь ингээл гоё тий ажил хөдөлмөр хийгээл ингээл нийгмийн харилцаанд ороод явж идэг. Нөгөө талдаа өөрөө ингээл гэртээ яг ингээд байгаад хар хэцүү л байдаг тухай асуулаа та. Нөгөө талдаа байнгын ажилд явдаг. Яг ингээд ажиллаа хийгээл идэг. Өдөр тутамдаа тий ажиллаа хийгээл гэрте очиод гэрээ цэвэрлээл ингээл бүтээмжгүй биш бүтээмжтэй. Гэхдээ нөгөө талдаа маш юм одоо юу гэдгийг зориг байхгүй ирээдүйн тийм яг ингэндээ тэгэндээ гэсэн ч юм уу тий. Энэ үед бас нэлээ юм burn out ч юм уу тий асуудлууд гарч ирэх бах гэж таамаглаж байна. За энэ дээр нөгөө нэг чухал зүйл нь юу вэ гэхээр түрүүн би хэлсэндээ сөрөг мэдрэмжүүд бол байна гэдэлээд байгаа тий. Тэгэхээр хүнд нөгөө нэг ийм сөрөг бодлууд үүсгэх нь ерөөсөө хоёрхан л одоо юу байгаа. Чиглэл байгаа гэх юм уу? Сөрөг бодол нэг бол хүн рүү чиглэсэн, нэг бол өөр рүү чиглэсэн. За хүн рүү чиглэсэн бодол нөгөө тодорхой нөгөө хүмүүст гомдож байгаа, тунж байгаа ч юм уу те ийм байдал. Өөр рүү чиглэсэд нөгөө мөнхийн нөгөө өөрийгөө буруутгах байгаа байдал. Тэгээд хэдий ингээд ажил хөдөлмөр хийгээд явж байгаа юм байлаа гэсэн бодлын хувьд сөрөг байгаад бодлын хувьд илүү нөгөө өөрлөгөө чигсэн буруутгал их байх тусмаа нөгөө сэтгэл готролд орох магадлалтай гэсэн. Тэгэхээр энэ нөгөө бодол маань юу онлын хувьд гэсэн ерөөхдөө сэтгэл готрлын готролд өрч байгаа нэг гол зүйл бол сөрөг бодол гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр бодлоо бид нэр үдирдэг байх нь аягүй чухал. Нөгөө зарим тохиолдолд бид нар ч гэсэн ярьдаг те өнөөдөр ингээд хамт энийгээд ажиллаж хийж байгаа хүн ч гэсэн сэтгэл готролтой байх магадлалтай гэдэг. Тэгэхээр сэтгэл готрол маань биднэрт ямар ч байдлаар харагдаж болно. Гол нь тэр хүний дотор нь болж байгаа мэдрэмж гэсэн үг шүү дээ. Тэгэхээр сөрөг бодлоод нь одоо үүсээ танаа гэсэн үг. За нэг талдаа бид нар сөрөг бодол үүсэх, сөрөг мэдрэмж төрөх бол хэвээ. Гэтэ энэ хэр хугацаанд үргэлжилж байгаа вэ гэдэг нь аягүй чухал. 14 ба түүнээс дээш хоног мөнхийн сөрөг бодолтой тэр нь бидний нөгөө нэг хэвийн үйл ажиллагаа явуулахад хүртэл ингээд таатай. Өмнө нь ингээд сакс тоглоод тэрнээсээ кайф авдаг гэсэн бол тэрнээс ямар ч кайф авахаа болдог. Тэ ядардаг нөгөө нэг хит их унтаад байдаг, сквал хит их идээд байдаг. Эсрэгээрээ бүр огт ийм нойргүй болдог, огт идэх хүсэлгүй болох ч юм уу. Ингээд нөгөө нэг өөртөө гараад ирэх нь бол асуудал гэсэн үг. Тэгэхээр энийг мэржлийн хүнд хандаж шийдвэрлэх хэрэгтэй л гэсэн үг. Өөртөө итгэлгүй хүн ерөн зорилгоо тодорхойлж чадахгүй байх тохиолдол их байдгүй. Өөртөө итгэлгүй, өөрийгөө үнэлдэггүй тийм үү? Тийм хүмүүс зорилго тавихаас жоохон зайлсхийдэг. Яагаад гэвэл магадгүй би тэр зорилгонд хүрч чадахгүй юм чин гэсэн бодол байдаг учраас амьдралынхаа зорилгыг тийм итгэл дүүрэн тавьж чаддгүй. Чаддгүй байдал одоо их байдаг байх гэж анзаарагддаг. Өөрийн үнэлэмж өндөртэй хүн одоо айгүй нэг тийм зорилго тавьтаа өөртөө итгэлтэй байдаг гэх юм уу? Сайн зорилго тавьж байгаа юм уу? Тийм баг. Өөрийн үнэлэмж өөртөө итгэлтэй хоёр байдал бас нэг юм ялгаатай ойлголт. Тэгвэл өөртөө итгэл гэдэг маань өөрийнхөө чадварт итгэж байгаа итгэлийг хэлээд байгаа тийм. Одоо жишээ нь би энэ сэдвийн талаар чөлөөтэй ярьж чадна. Би хэрэглэний програмууд дээр 100% ажиллаж чадна гэдэг ч юм уу. Энэ өөртөө итгэл гэдэг маань өөрийнхөө чадварт итгэж байгаа. Тийм үү? Өөрийн үнэлэмж гэдэг маань өөрийнхөө давуу тал болон сул талыг бодтойгоор үнэлж дүгнэж чадж байгаа байдал гэсэн. Тэгэнгუთ нөгөө нэг бид нэр зорилгынхаа төлөө тодорхой хэмжээний үйлдэлүүдийг хийгээд тэр нь амжилттай байгаад ирэх нь бидний өөртөө итгэлийг нэмэгдүүлдэг. Би чадчихээн, болж чинь, би зорилго руугаа ойртож чинь. Одоо би дахиад энэ алхмыг хийж чадах юм байна гэдэг итгэлийг нэмэгдүүлдэг гэсэн. За тэгээд дээрэс нь мөн нөгөө өөрийн үнэлэмж өндөр байх нь өөртөө одоо өөрийн үнэлэмж өндөр байх нь бас нөгөө нэг зорилгоо тодорхойлгож гэсэн бас юм эерэг нөлөөтэй буюу хамааралтай байдаг гэсэн. Тэгэхээр эсвэргээрээ өөртөө итгэлгүй байх нь зорилгоо тодорхойлоход бас нэг юм юу гэдгийг давуу бус байдлыг үзүүлээд байна шүү дээ тий. Энэ үед хүн өөртөө яаж ажиллах хэвтэй болоо. Магадгүй ингээд заримдаа ингээд хит том одоо зорилго тавьчаад тэрнээсээ одоо биелүүлж чадахгүй болохоор за би угаасаа л чаддгүй юм чинь дээ. Дахиад зорилго тавиад яадیں гэдэг ч юм уу тий. Дундаас нь шантардаг. Тэгэнгүүт дахиж зорилго тавхаа болчдөг.
Тэгэхээр яг ийм гоё зөвлөмжүүд бас байдаг болоо. Магадгүй нэг ийм жижигхэн зорилго тавьчаа тийм тэрэндээ хүрээд дахиад нэг жижиг зорилго тавьчаа тэрэндээ хүрээд ах юм бол яг тэр нөө зорилгонд хүрж байгаа тэр мэдрэмжийг авч чаддаг болох юм болоо. Таны хувьд тэгэл яг энэ нөгөө нэг яг миний түрүүн хэлсэн нөгөө зорилго бодтой тодорхой байгаа нь чухал гэдэг байгаа нэг зүйл гэсэн. Зорилго нөгөө хит өндөр тавьчаад тэрэндээ хүрч чадахгүй буюу тэр нөгөө бүтлгүүдчээр хүн эргээгээд нөгөө бодтоор дүн шинжилгээ хийж чадахгүй би энийг чадахгүй юм байна. Энэ миний хийх юм биш юм байна гэд боддог гэсэн үг. Гэтэл тэр чинь зүгээр л зорилго нь хит өндөр бодит бас байгаагаас болоод байгаа болохоос биш тэр хүн чадваргүйдээ тэрийг хийж чадахгүй гэсэн үг биш байхгүй тий. Тэгэхээр зорилгыг нөгөө тодорхойлохын тулд бас хит хит юм шаардлагууд байгаа. Тэрнийх нь бол тодорхой байх хэрэгтэй. За хэдүүлээ жишээ аваад ирээ те. Хамгийн ойрхондоо үедээ гадаадад сурах гэдэг зорилго байлаа. Тэгвэл энийг тодорхой болгохын тулд ямар улсад сурах юм, ямар сургуульд сурах юм, ямар хөтөлбөрөөр сурах юм гэдэг нь тодорхой байна гэсэн. За дараагийн нэг зүйл нь хэмжиж болох үс байх хэрэгтэй. Зорилго маань өөрөө. Тэгэхээр үедээ би 3 жилийн дараа Солонгос явж сурна. Тэрнээс өмнө би 1 жилийн дотор Монголдо хэлний бэлтгэлдээ сурна гэдгийг хэмжиж болох гэж байх хэрэгтэй тий. За тэгээд дээрэс нь биелэгдэхүйц байх хэрэгтэй буюу одоо намайг гадагшаа сурахад Солонгост очиж сурахад ар гэрийнхэн маань зөвшөөрж байгаа Монголд байгаа хэлний бэлтгэлийн 1 жилийн төлбөрийг гэрийнхэн маань төлнө гэдгийг нь бэлэгдэж болох гэж байгаа тань гэсэн үг. Ийм байх хэрэгтэй. За дараагийнх нь бодит холбогдолтой байх хэрэгтэй буюу би 1 жилийн одоо хэлний бэлтгэлд сурахтаа хэлний оноогоо авна. 5 сарын би топикийн шалгалтанд би 6 оноо авна гэдэг ч юм уу ийм байх хэрэгтэй. Тэгээд дээрээс нь цаг хугацаатай байх хэрэгтэй зорилго маань өөрөө. Би 1 жил 6 сарын дараа Солонгост очсон байна. Тэгээд би 2.5 жилийн дараа магистр хамгаалсан байна гэдэг ч юм уу. Нэгсэндээ смартаар зорилгыг тодорхойлох нь аюул чухал. Ухаалгаар тийм. Тэгжиж энэ илүү нөгөө бодтой хэмжиж болох үс байж иж бид нэр үр дүнгээ тооцож чадна. Тэрнийхээ дагуу төлөвлөж чадна. Үр дүн харагдана. Тэгжиж бид нөгөө нэг үр дүн харагдаж байгаа учраас өөртөө ихтэй байгаад зорилготой амьдралынхаа зорилготой илүү хавтаж байна л гэсэн. Заримдаа буруу зорилго тодорхойлоод гаргацсан байх үе бас байдаг бах л та тий. Тэгээд хичээгээд ахад болдгоо ч гэдэм үү тий. Ёстой таны хэлдгээр сая ингээл цаг хугацаа болон бусад зүйлсээ бүгдийг нь сайхан тодорхойлцсон байх үед ч гэсэн нэг юмс буруугаар эргэж байгаа юм шиг мэдрэмж төрөөд тэр нь одоо амьдралынх нь үнэхээр зорилго нь биш байх тохиолдол байх боломжтой байх. Энэ үед хэрхэн яаж мэдэх вэ? Тэгэхээр зорилго маань уян хатан байж болно буюу зорилго өөрчлөгдөж болно тийм. Тэгээ түрүүн биесэндээ амьдралын зорилго нь алсын хараа байгаад тэгээ наан байгаа нөгөө нэг жижиг зорилтууд, урт хугацааны богино хугацааны зорилтууд маань эцэстээ нөгөө нэг амьдралын зорилготой хүрэхтэл хийж байгаа үйлдэлүүд гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр хүний туйлын хүсэл юу вэ гэхээр ерөөсөө л хөгжиж дэвших сайжрах. Тэгээд энэндээ нөгөө нэг бидний амьдралын эзэн зорилго хэрэгсэл амьдралаа сэтгэл ханамжтай амьдрах. Хүн төрөлхтний. Тэгэхээр бид нэр энд хүрэхийн тулд магадгүй зарим нь нөгөө нэг гэр бүлтэйгээ сайхан амьдрах, эсвэл зарим нь орон байртай байх, өөрийн гэсэн байртай болох тустай гарах, зарим нь эсвэл карьераа төлөвлөдөг ч юм уу. Ингээд бидний зорилго өөр байгаа боловч эцсийн зорилго нь аз жаргалтай сэтгэл ханамжтай амьдрах байгаа гэдэг тийм. Тэгэхээр бид нэр зорилгоо өөрчилж болно. Зорилгоо бид нэр буруу тодорхойлоод эсвэл зорилгынхаа төлөө хийж байгаа үйлдэлүүд маань буруу байж болно. Энийг өөрчилж болно. Уян хатан байж болно гэсэн үг. Тэгэхээр энийг нөгөө нэг бид нэр бүтлгүүтээ таньж мэдчихлээ тий. За энэ бол буруу байлаа. Энэ миний хийх зүйл биш байжээ. Энэ одоо үйлдэл маань буруу байлаа. Би арай өөрөөр туршиж үзье. Арай өөр арга замыг олъё гэд арай өөр үйлдэлүүдийг хийж болно. Тэгээ энэ нэгснээ юу гэсэн үг вэ гэхээр зорилгын төлөө бидний төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Гол нэг төлөвлөгөө байлаа. Тэр нь бүтлгүүтчлээ тий. Гол төлөвлөгөө гаргаад тэр нь үндсэн төлөвлөгөөний нэг одоо юу гэдэг чухал зүйл нь юу гэхээр үндсэн тэр төлөвлөгөөнд бид нэр аяг зоригжуулдаг. Бид нэр яг энэ төлөвлөгөөний дагуу яваад зорилготой хүрнэ гэдэг зорилгыг бид нэр төлөвлөгөө өгдөг. За гэтэл энэ төлөвлөгөө маань бүтлгүүтчлээ. Тэгвэл биднэрт A төлөвлөгөө, B төлөвлөгөө буюу туслах төлөвлөгөө байх хэрэгтэй. Дараагийн нэг одоо сонголт байх хэрэгтэй гэсэн үг байна шүү дээ. Тэгээ энэ туслах төлөвлөгөө маань бидний нөгөө айцыг намжаадаг гэсэн үг. Би планта. Тийм, би планта байгаа. Тэрнийхээ дагуу окей бүтлгүүчлээ тэгвэл дараагийнх нь би туршаад үзье гэдэг л чухал гэсэн үг. Яг энэ зорилго тавьсан байжгаад дунд нь бол сая нөө хоёлаа ярианыхынд ярьсан штэ нөгөө ингээд далаад хөвж байгаа зав шиг ингээд явж явах замдстаа нөгөө шуурхтай, цастай, салхитай олон үе байна л да. Яг энэ үед бол сая ингээд яриан дунд маш их дурдж байгаа урам зориг гэдэг бас үг байна тий. Мэдээж бид урам зориггүйгээр ингээд хөглөгдөж амьдрахгүй ямар дунд нь ингээд нэг шантрах гацах үе гарна. Тэгэхээр
байнга бас гаднаас тэр урам зоригийг хайгаад авах хэцүү. Тэгэхээр ер нь өөрөө өөртөө ч гэдэг юм уу хэрхэн яаж тэр урам зоригийг бий болгох боломжтой байдаг юм болоо. Яг зөв тэг яг энэ дээр нөгөө нэг өөрийгөө сэтэлжүүлнэ гэдэг маань айгүй чухал. Бид нэр алийн болгон нөгөө нэг хүнээс ингээл тусламж хаагаад хүнээс сэтэлжүүл таагаад баг тийм. Тэгээ өөрийгөө сэтэлжүүлдэг байх, өөртөө урам зориг өгдөг байх гэдэг айгүй чухал. Тэгээ энэ маань юу гэдэг бидний бага наснаас суух хэрэгтэй гэх юм уу? Тэр нөгөө тууштай байдлаас энэ суудаг. Тэгээд бид нэр амьдралынхаа туршууд ингээд айгүй олон зорилготой хүч авч бид нэг олон л даваа нухчаад авч байгаа шүү дээ. Унж байгаа босч байгаа. Тэгээ тэр болгон дээр бид нэг уналт болгон дээр за унчлаа гэж шантрахаас илүү тэрийгээ одоо юу гэдэг түр одоо юу гэдэг амс хийдэг ч юм уу те түр амардаг. Тэгээд эргцүүлдэг. Тэгээд ярилцдаг. Хүмүүсээсээ тусламж авдаг. Тэгээд иргэд өөрийгөө сэтэлжүүлдэг байх нь аягүй чухал. Хүн өөрөө зорилготой байснараа аягүй хүчтэй байдаг. Зорилготой байснаар хүн өөрийгөө сэтэлжүүлдэг, урам зоригтой болдог. Тэгээ нэг юм сэтгэл судлалаар сурдаг оюутнууд сэтгэл судлалын салбарт гэх юм уу ийм айгүй тийм алдартай ийм кейс байдаг. Тэр нь Виктор Франкл гэдэг эрдэмтний өөрийнх нь одоо юу гэдэг амьдралын түүх байгаа байхгүй. Тэгээ хорих лагерт одоо ингээ хоригдж байгаа хугацаанд хоол ундгүй, турж ицсэн, ядарсан ингээл аюу хүнд үед тулж байгаа байхгүй. Тэгээд тэр хүнийг одоо хамт хоригч исэн хүмүүс нь ингээл нас бараал гэдэг. Гэтэл тэр хүн нөгөө нэг би энэ хорих лагераас гарна. Би ингээд одоо юу гэдэг яс жаргалтай амьдрын, хэвийн амьдралтай орно гэдэг тэр ихтгэл үнэмшил зорилго нь хүнийг одоо тэр Франкл гэдэг эрдэмтнийг тэр хорих лагераас эцсийн мэнд гаргахад нь одоо тусалсан гэж үздэг буюу тэр хүний өөрийнх нь одоо тэр дотоод зориг, хүч, зорилго тэр нь одоо түүний хүний хэцүү байдлаас гаргасан гэж үздэг байхгүй. Тэгэхээр үүнээс ингээ хараад үзэх юм бол бид нар зорилго өөрөө хүнийг аягүй сайн сэтэлжүүлж яадаг. Аягүй сайн урам зориг өгч яадаг, сэтгэлийн тэнхээтэй байлгаж яадаг. Тэгэхээр бид нар ямар ч хэцүү зүйл болоод тэр салхи шуурга байсан гэсэн окей, жоохон амс хийчих. Бид нар мэдээж одоо сүрэг мэдрэмжүүдийн мэдэрн алтна. Тэглээгээд орхиж болохгүй. Жоохон амс хийчих. Тэгээд эргээгээд зорилгоо санаад тэрнийхээ төлөө үйлдэл хийгээд яваал гэж. Тэгэхээр яг энэ одоо кейсийг сонссон ч одоо биеийн байдал нь жоохон тааруулч гэдэг юм уу тийм эрүүл мэндийн одоо асуудалтай хүмүүст бас энэ зориг гэдэг зүйл айгүй чухал юм байна гэж яагаад ч ингэнд орж ирлээ л дээ. Одоо сая ингээл таны одоо ярьсан кейс дээр гэх юм бол хорих лагераас одоо гарна гэсэн тийм энэ ихтгэл дээр бусад хүмүүс нь ингээл байхгүй болоод идэг. Тэгэл нөгөө маань зоригтой байсан учраас ингээ гарч ирсэн гэдэг чинь. Тэгэхээр бас ингээд биеийн өвдсөн ч гэдэг юм уу эрүүл мэндийн одоо энэ асуудалтай хүмүүс бас нэг юм өөртөө зориг тавиа тийм би одоо ингэн тэгнэ гэдэг юм алсын юмаа төлөвлөх юм бол бас эргээд бас юм хүч чадал урам зориг өгөх юм болов уу гэсэн бодол төрлөө. Энэ нь бас хэр нөлөөлдөг юм болоо. Энэ нөгөө нэг нөхцөл байдлаас хамаарат бас өөр. Жишээ нь одоо бүр яг одоо юу гэдэг 1000 сэтгэлийн тэнхээтэй байгаад тэр нь одоо ингээд юу гэдэг сэтгэлийн тэнхээтэй байгаад авч гараас өнгөрсөн тохиолдол байна тийм. Эсвэл зарим тохиолдолд одоо сэтгэлийн тэнхээтэй байгаад би чадна би болно гэд тэрнийгээ төлөө яг удаан ганц сэтгэл хөдлөл байгаас илүү сэтгэл хөдлөл байгаа учраас тэр хүн нэг үйлдэл хийгээд байгаа гэсэн. Тэгээ үйлдэл зорилго хоёроос нь харилцан юм хамааралтай гэх юм уу. Тэгэхээр бид нэр зорилготой байж ич үйлдэл хийгээд байна. Дээрээс нь бид нэр үйлдэл хийж байгаа учраас зорилготой хүрээд байгаа гэсэн. Тэгэхээр сэтгэлийн тэнхээтэй байна, зорилготой байна гэдэг маань бид нэр тэрнийхээ хэрээр бас үйлдэл хийх хэрэгтэй гэсэн. Яг зөв. Одоо ингээд хүүхдүүдийг ботхоор тийм яг өсвөр үеийнхэн 10 жилийнхэн яг зоригоо ингээд тодорхойлж чадахгүй, өөрийгөө ойлгохгүй, дээрэс нь аав ээж уу шахаад идэг тийм. Чи одоо ингээд өөрийгөө олооч, одоо зоригтой бол одоо үеийнхэн чи ингээд ингэж нөө дарамт шахалтууд ирдэг тийм. Энэ үед ер нь яах ёстой байдг юм болоо эцэг эхчүүдийн хувьд тийм. Бас дээр нь одоо хүүхдүүдийн хувьд. Хүүхдүүд бол мэдээж өөрийгөө ойлгох одоо процесс тийм үйл явцад л явж байгаа гэж бас харагдаад идэг. Гэтэл эцэг эхчүүдээс бол нэлийн юм дарамт аваад идэг. За нөхөр чи ямар зоригтой болох ч ялээ, ямар хүн болох ч байгаа байлээ гэж хэлдэг тийм. Тэгэхээр энэ үед ямар харилцааны аргыг одоо хэрэглүүл арай илүү үр дүнтэй байх боломжтой болоо. Тэгэхээр яг за өсвөр насныхны хувьд, за ахлах ангийнхны хувьд ч юм уу те ингээд яг нөгөө хамгийн түгээмэл одоо гэр бүлийн харилцаанд дунд багш нарын харилцаанд дунд гардаг хамгийн түгээмэл одоо зорилготой холбоотой зүйлүүд нь мэрэгжил сонголт байгаа шүү дээ. За ямар мэрэгжилтэй болох гэж, ямар сургуульд орох гэж, ер нь яана гэж бодож ингээд энэ асуудал маань нэгдүгээр нь өсвөр насныхны хувьд хамгийн тулгамдж байгаа одоо шийдэх ёстой, шийдвэр гаргах ёстой хамгийн чухал асуудал. Дээрс эцэгчүүдийн маань асран хамгаалагчдын маань хувьд санаа зовж байгаа хамгийн номер 1 асуудал болж байгаа. Тэгэхээр энэ дээр нөгөө нэг хамгийн чухал зүйл нь
ярилцдаг байх, онцлогийг нь ойлгох айгүй чухал гэх юм уу? Хүүхдийн онцлогийг ойлгох нь айгүй чухал. Тэр хүүхд маань өөрөө ямар онцлогтой хүүхдийн би хүний хувьд илүү гадагшаа чиглэсэн онцлогтой юм уу, дотоошоо чиглэсэн онцлогтой юм уу, юунд дуртай юм, ямар хоббинд дуртай юм те, юунд илүү их тэр хүүхд цаг зав гаргадаг юм гэдэг. Тэрийг нь эцэг эхчүүд маань өөртөө бас анзаараад ярилцах, хүүхд маань өөрөө бас тэрийг мэддэг байх нь аюул чухал. За тэгээд энэ дээр тодорхой нэг мэргэжлийн хүмүүсээс тусламж дэмжлэг чиглүүлэг авах нь аюул чухал. Жишээлбэл үүдээ сэтгэл судлаачтай бол мэргэжлийн сонголтын онцлогоо хийлгээ тэрнээр ингээд зөвлөм чиглүүлэг авдаг ч юм уу те. Ингээд энэ аюул чухал. За тэгээд хүүхдүүдийн маань хувьд нөгөө нэг зорилгоо тодорхойлоогүй байх үедээ сэтгэл хөдлөлөөрөө одоо гэдэг найзаагаа дагаж мэргэжил юм те. Сэтгэл хөдлөлөөрөө мэргэжил сонгох гэдэг. Гэтэл шийдвэр гаргалт гэдэг маань нэгсэндөө ямар нэгэн зүйлийг 2 3 нэг юм сонголт байгаа тэнцээс нэгийг сонгоод л болчдөг зүйл ерөөсөө биш байгаа байхгүй. Шийдвэр гаргалт гэдэг маань бидэнд тодорхой нэг асуудал тулгараад тэрэнд байгаа олон сонголтуудаас хамгийн зөв оновчтой гэснийг нь бодож сонгох. Тэгээд тэр сонголт хийсний дараа яах вэ гэдэг бүх нөхцөл байдлыг нэг тооцоолох нь аюул чухал. Жишээ нь би энэ мэргэжлийг сонгоод орлоо. Ямар одоо үедээ ямар ажил хөдөлмөр эрхлэлтийн цалингийн үед хэд байдгийг надад яг тохирох уугүйгээ тэр бүх зүйлийг тооцож гаргах нь сонгох нь өөрөө шийдвэр гаргалт гэсэн. Тэгэхээр энэ дээр сайн аюу анализ хийх хэрэгтэй. Хүн ямар үед буруу шийдвэр гаргадаг вэ гэхээр сэтгэл хөдлөлд автсан байгаа үедээ. Одоо буруу шийдвэр гаргадаг. Дээрээс нь бидний тэр нөгөө нэг сөрөг сэтгэл хөдлөл, сөрөг бодлууд одоо зорилгоо тодорхойлж байгаа үед гарч байгаа эргэлзээ гэдээ яриад байна шүү дээ, тийм. Тэр маань ч гэсэн нөгөө бидний нөгөө сэтгэл хөдлөлтэй холбоотой. Бидний нөгөө сэтгэл хөдлөлийн тархи гэж байгаа. Амигдала гэд хамгийн жижигхэн тархи боловч одоо бие жижиг бэлчээр томтой. Боёо амигдала ажиллаад ирэхэд бидний нөгөө зарим тархины одоо хэсгүүд маань нөгөө нэг саад гэдэг саажилт тэгээд саарж эхэлдэг гэх юм уу. Тэгэхээр нөгөө нэг сэтгэл хөдлөл хит өндөр байгаа тэгэхээр бид нөгөө нэг илүү нөгөө нэг бодолтой анхаарах дүн шинжилгээ хийх тэр чадвар нь буураад эхэлдэг гэсэн. Тэгэхээр аль болохоор сэтгэл хөдлөлтөө шийдвэр гаргах, тулгуурлаж шийдэл гаргахаас илүү дүн шинжилгээ хийж бодож ярилцаж шийдвэр гаргадаг байх нь аюул чухал. Хүүхдүүдээ тэгэхээр ер нь сая та хэлж байна нөө сэтгэл зүйчээс зөвлөгөө авна гэдэг чинь тийм. Тэгэхээр энэ ямар үйл явц байд юм болоо их сонирхолтой санагдаад байна л да. Тэгээд магадгүй одоо манай дүү ингээд ахлах ангид байлаа гэж бодоход мэргэжил сонголтын асуудал тулгарч байгаа гэхэд та бүгд дээр яг мэргэжлийн үн дээр оцсноор ямар байдлаар зөвлөгөө авдаг юм бол? За манай дээр төв болгон дээр бол өөр байгаа. Гэхдээ манай сэтгэл судлалын үндэсний төв дээр болохоор мэргэжил сонголтын онцлогоо маань нэм 3 үндсэн тестээс бүрдэж байгаа. За эхнийх нь болохоор бие хүний онцлог буюу тухайн хүн ямар онцлогтой хүн юм. За тухайн хүүхэд маань ямар онцлогтой хүүхдийн. За нэгдүгээрт ямар мэргэжил тохирох юм. Тэгээд ямар ур чадварууд хөгжсөн байгаа юм гэдэг ийм 3 үндсэн тестээс бүрдсэн мэргэжил сонголтын онцлогоо байгаа. За тэгээд тухайн хүн маань манай төвд хандаад тестээ бөглөөд тухайн тестийн хариу нэг ажлын 3-5 хоногт боловсруулагдаад гардгийг. За тэрний дараагаар одоо нэг юм 5-6 удаатай онцлогооны үр дүн гарах нь шүү дээ, тийм. Тэгээд нэлээ их юм гарах нэ. 3 тест байгаа тэрнэр ч нөгөө нэг хамгийн өндөр хөгжсөн ур чадвар энэ гэдэг. Тэгээд энэ ур чадвар дээр тулгуурлаад ийм мэргэжил сонгуул зүгээр мөгээр гэдэг. Бүх юм дэлгэрэнгүй гардаг гэсэн үг. Тэгээд энэ хариу нь гарсны дараагаар сэтгэл судлаачтайгаа 15 минутын уулзалт хийнэ. За тэгээд энэ уулзалтын нөгөө тухайн сэтгэл судлаач маань за одоо юу гэдэг намуунагийн маань ч юм уу те их жаргалын маань ч юм уу те одоо бие хүний онцлог нь юм байна. Илүү одоо гадагшаагаа чиглэсэн хандлагатай юм байна. За сэтгэл хөдлөлийн хувьд илүү доктортой юм байна те илүү нөгөө нэг бусдын зүгээс одоо бусдын сэтгэл хөдлөлийг ойлгож мэдрэгтэй сайн юм байна. Хамтын ажиллагаа сайтай юм байна гэдэг ч юм уу те. За ингээд энэ мэргэжил тохирох юм байна. Энэ ур чадвар нь илүү өндөр хөгжсөн байгаа юм байна те. Илүү одоо юу гэдэг урлагийн мэдрэмж илүү өндөр хөгжсөн байгаа юм байна. Эсвэл дүн шинжилгээ хийх чадвар чинь илүү өндөр хөгжсөн байгаа юм байна. Тэгэхээр энэ ур чадварууд дээр энэ онцлог дээр тулгуурлаад энэ мэргэжил сонгуул зүгээр. За эсвэл нөгөөтэйгөр тухайн хүүхд маань өөрөө ямар мэргэжил сонирхож байгаа юм тий. Тэгвэл чи одоо сонирхож байгаа мэргэжлээрээ сурахын тулд энэ ур чадвараа хөгжүүлэх шаардлагатай байна шүү. Энэ ур чадвар нь одоо энэ хэмжээнд хөгжсөн байгаа юм байна. Энэгээ илүү нэмэгдүүлэх хэрэгтэй байна шүү гэд энэ зөвлөмжүүдийг өгдөг гэсэн. Инхээр тухайн хүүхд маань өөрөө илүү өөрийгөө одоо илүү таньж мэдж ийн гэх юм уу? Би тийм онцлогтой юм байна. Надад ийм чадвар байгаа юм. Тэгэхээр би энэ мэргэжлийг сонгоё гэдэг ийм баримжаа бий болдог гэсэн.
Оо ямар гоё юм бэ. Бидний үед ийм байсан болоос гэхгүй тийм тэгсэн бол бас мэрэгжил сонголтод бас их өөрөөр нөлөөлөх байсан баг та. Тэгээд мэрэгжил сонголт бол яалтчгүй тэгээд хүний зорилго ирээдүйн бүх зүйлтэй холбоотой зүйлдээ тэгэхээр үнэхээр чухал одоо аав ээжийн санаа зовнихгүй байхын аргагүй зүйл юм болоо гэж бас бодоод идгийн. Хүүхэд нь магадгүй одоо ингээд зорилго гэл ингээд ярангууд яалтчгүй ингээд бага нас руу орчод байна л да. Зорилго гэл ягууд бага нас тэгэнгүүт хүүхдний юм даруухан нэг юм номоо дүлгэн хүүхдүүд идэг штэ яг ингээд нэг юм илүү тотгошоогоо тэгээд муу юм хийхгүй тэгтээ сайн биш яг ингээл нэг шугамдаа яваад идэг тий ийм хүүхдтэй ер нь яаж илүү ийм зоригтой тэмүүлэлтэй тий ийм болох одоо тийм үр дүнтэй ийм арга зүй бас байдаг юм болов яад юм болов яг нөгөө нэг илүү дараахан дуу цөөтэй гэдэг манай хооны онцлогтой байж байж болно тий тэгэхээр энээр яг тодорхой хэмжээ нөгөө хүүхдийг нь одоо юу гэдэг илүү өөрийг нь таньж мэдүүлэхэд чиглэсэн өөрийнхөө ур чадварыг нь одоо тухайн хүүхд маань хэдий даруухан байлаа гэд өөрийгөө таньж мэдэхгүй байна гэсэн үг бас биш. Даруухан дуу цөөтэй цөөхөн хүнтэй харилцдаг байгаад өөрийнхөө ур чадварыг мэддэг байж бас болно. Өөрийгөө юунд дуртайг мэддэг байж болно. Мэдэхгүй байвал тэрийг таньж мэдүүлэхэд туслах нь байна. Зөв. Тийм. Ямар одоо арга зүй байх вэ? Ээж аваад яваад хамт одоо дагуулж яваал яах хэвээр болоо. Илүү нөгөө нээлттэй ярилцдаг байх хэрэгтэй. Тэгээд нөгөө магадгүй сонирхож байгаа зүйлд нөгөө нэг явж үзүүлэх ч юм уу те. Би илүү одоо хөгжим дуртай гэдэг бол тэр чиглэл рүү илүү хөгжүүлэх өөрийг нь нээх тэр чадваруудыг нь сонирхоод байгаа зүйлийг нь үнэхээр миний охинд миний хөөс тохирохгүй юу гэдгийг нөгөө өөрт нь мэдрүүлэх нь айгүй чухал. Тэгээд илүү нөгөө нэг дугуулan клубүүдэд хамруулах ч юм уу тийм зүйлүүдийг хийх хин айгүй чухал. Ер нь эхлээл ярилцахаас л эхлэх юм байна тийм таньж мэдэн тэгээд үйлдэлүүд хийх юм гэх. Тийм байна. Тэгэхээр та бас яг энэ сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаачийн хувьд тийм одоогийн залуучууд хүүхдүүд ер нь томчууд хэрэг юм зорилгоо сайн тавьж чадж байгаа юм шиг харагдаж анзаарагдаж байгаа вэ? Зорилготой бас яг ингээд бас нөгөөтгөр одоо өмнөх одоо уюудыг бодох юм бол харьцангуй бас залуучууд маань өөрийнхөө юу хүсэж байгааг мэддэг болчиж зорилгоо тодорхойлдог болчиж тэрнийхээ араас цаг төлөвлөлтөө сайн хийдэг болчиж гэдэг юм уу анзаарагдаж байна. Тэгэхээр яг сэтгэл зүйч хүний хувьд бас асуумар санагдлаа л да. За яг нөгөө нэг төдий Монгол гэдэг шиг одоо орчин үе залуус маань хэрэг зорилгоо тодорхойлж гин тарилгатаа хүрч ийн үгүй юу гэдэг бас яг нөгөө нэг юм бодтой гарсан судалгааны үр дүн бол байна. Тэгэхээр яг нөгөө нэг энэ талаар би яг сэдвийн өрөөнд судалж байгаа нөгөө олон улсын судалгаануудыг бол аягүй уншсан л да. Тэрнэр нэг нь надад аягүй тийм хөөе гэж бодсон судалгааны үр дүн юу байсан бэ гэхээр судалгаанд хамарсан хүмүүсийн маань ерөөдөө 92% нь одоо зорилгоо тодорхойлоогүй байдаг. 8% нь зорилгоо тодорхойлоод тэрэндээ хүрдэг гэдэг судалгаа. Тийм олон улсад Америкт хийсэн судалгаа. Тэгээ би ингээм амин гахаад яагаад 92% аюу өндөр хувь байгаа байхгүй дийлэх хувь. Тийм дийлэх хувь нь яагаад зорилгоо тодорхойлгүй юм бол гэдэг ингээд бодоод судалгаатай танилцсан чинь тэр хүмүүс хийхдээ нөгөө бүтлгүүдгээс айдаг. Өөртөө итгэлгүй байдаг шүү дээ тийм айдас. Дээрээс нь нөгөө нэг аюу хялбархан зорилго тавьчихдаг. Тэгээд тэрэндээ ингээд орхигдуулцдаг. Эсвэл бол зорилго тавьчаад тэрнийгээ идэвхтэй ерөөсөө үйлдэл хийдэггүй. Тэгэхээр 92% нь зорилгонд бүтгүүдэд зорилготой хүрдэггүй бол 8% нь зорилготой хүрдэг гэдэг байгаа нь 8% нь илүү нөгөө нэм төлөвлөгөөтэй зорилго гаргаад байна. Тэрний хөдлөө тууштай байгаад байна. За тэг үйлдэл хийгээд байна. Бүтлгүүцсэн ч гэсэн төр азнаа дахиад үйлдэл хийгээд байна л гэсэн үг байгаа юм. Тэгэхээр яг Монголд бол яг нөгөө нэг тэдэн үн зорилготой байна, зорилгогүй байна гэсэн судалгаа байхгүй байна. Яг үнэ наадах чинь одоо 92% зорилгоо тодорхойлоогүй 8% зорилготой хүрсэн байна. Яагаад тодорхойлоогүй гэсэн чинь хүрч чадахгүй байх вэ гэсэн айцаас надад бас яг тийм айц байна л да. Ер нь бол нэг юм тавьчихдаг те. Нөгөөтгөндөө хүрэхгүй бол би яах вэ гэдэг ч юм уу те. Тэгэл тэрнээс болоод ер нь зорилго гэдэг зүйлийг жоохон хойш тавиадсан юм байна л да. Тэгвэл хоёлаа үзэгчдэд бас гоё тип зөвлөгөө өгье л да. Ер нь ямар байдлаар зорилгоо тодорхойлохын за мэдээж та ярианыхаа ихэнд хэлсэн. За өөрийгөө сонсох, мэдрэх, мэдрэмжээ ойлгох те гэснээр за нөгөөтгөөр бас ингээд цаг хугацаа болоод бүх юм айгуу сайхан ингээд тодорхой байдлаар зорилгоо тодорхойлох нь байна. Энийг хоёлаа сайхан ингээд базаад хэлвэл тийм ээ. Зорилгоо хэрхэн яаж зөв тодорхойлох вэ? За зорилгоо хэрхэн яаж зөв тодорхойлох вэ гэхээр за бацхан бол мэдээж ойлгох юмштай. Тэгээ өөрийгөө ойлгох нь байна. Тэгээд ингээд үйлдэлүүд хийх нь байна гэдэг. За нэг бас нэг юм чухал point юу вэ гэхээр өнгөрснөөсөө дүү шинжилгээ хийх аюул чухал. Нөгөө нэг өнгөрсөнд бид тодорхой нэг юм хийгээд алдаад оноод ингэж явцсан байгаа шүү дээ. Тэгэхээр тэднээсээ нөгөө нэг өнгөрсөнд болсон үйл явдлаас дүн шинжилгээ хийгээд
Тэгээд тэрэн дээрээсээ өөрийнхөө давуу талыг олох нь айгүй чухал. Тэгээд нөгөө өөрөөр хэлбэл өнгөрсөнд одоо би басан дээр туршлагаасаа үндэслээд ирээдүйдээ төлөвлөгөө гаргах нь айгүй чухал гэсэн үг. Нэгдүгээрт. За тэгэж гаргах нь байна. Тэгээд илүү тодорхой цаг хугацаатай ингээд баримжаатай ингээд байх нь айгүй чухал. Тэгээд дээрэс нь бид нар зорилгыг уян хатан гэдгийг бас айгүйс ойлгох хэрэгтэй. Өөрчлөгдөж болно. Гэхдээ тэглээгээд бид нөгөө амьдралынхаа чиг чугамаас гараад өвчин гэсэн үг биш шүү дээ, тий. Амьдралынхаа зорилго хүрэхин тулд зорилгодоо хүрэхин тулд хийж байгаа тэр урт хугацааны богино хугацааны зорилгоудаа өөрчилж болно гэх юм чухал. Тэгээд мэдээж оновчтой гаргахын тулд төлөвлөгөө бас дахин төлөвлөгөө. Гэхдээ яаж төлөвлөх вэ гэхээр бид нар төгсгөлөөс нь дахиж төлөвлөх хэрэгтэй. Төгсгөлөөс нь? Тийм. За. Гараанаасаа биш. Гараанаасаа биш. Хүмүүс нөгөө хамгийн одоо гаргадаг одоо төлөвлөгөө бүтлгүүтэй зорилгодоо хүрэхин тулд бүтлгүүтэд байгаа нэг шалтгаан одоо байгаа цаг хугацаанаас төлөвлөд эхэлждэг гэх юм уу? Тэг. Бид нар 1 жилдээ ингээд ойрын 2 жилдээ ингээд гэтэл бид нар төсвөлийг нь төлөвлөчөөд тэрнээсээ ингээд доош нь задлж төлөвлөх хэрэгтэй гэсэн үг. За ойрын 3 жилдтэй. За 3 жилийн дараа би төрөний жишээгээр явчих тий. 3 жилийн дараа би Солонгост очиж сурна гэдэг төлөвлөгөө байлаа. За тэгвэл энийгээ доош нь задлана гэсэн үг. 2 жилийн дотор тэгвэл бид нар яах вэ? За 2 жилийн дараа гэхэд би хэлний оноогоо авчихсан, тэтгэлгээ авчихсан байна. Окей. За тэгвэл 1 жилийн дараа бид нар юу хийсэн байх вэ? За хэлний одоо сургалтанд суугаад яваад эхэлсэн, шалгалтандаа билет эхэлсэн байна гэдэг ч юм уу. Тэгвэл ойрын 1 жилдээ юу хийх ингээд 3 жилээсээ задлаад ингээд доош нь явдаг гэсэн. Тэгээд нөгөө 1 жилийн төлөвлөгөөгөө бид нар гаргачлаа те. За одоо эх оны 5 сар гэхэд би хэлний топикийн 6 оноотой болсон байна. Тэгээд тэр жилийнхаа төлөвлөгөөг улиралынхаа төлөвлөгөөг сараа 7 хоногтой 7 хоногоо өдөртөө ингэж төлөвлөн гэсэн үг. Тэгээд нөгөө нэг миний төрөний нөгөө нэг зорилго чинь өөрөө үйлдэлтэйгээ үйлчлэл өөрөө зорилготойгоо холбоотой гэдэг байгаа нь гэсэн үг. Бид нэр төгсгөлийг нь төлөвлөсөн. Тийм учраас тэрийгэ задлаад ингээд бүх үйлчлүүдэд детальчилж чинь гэсэн. Тэгээд бид нар өдөр тутамдаа нөгөө төлөвснөөрөө хийгээд хамбал энэ өдөр тутамдаа бүтээмжтэй байгаа, амьдралдаа сэтгэл ханамжтай байгаа тэр мэдрэмжээс авнаа л гэсэн. Тэгэхээр өнөөдөр бол нөгөө манифест гэдэг байгаа ш. Тэр шиг одоо манифест гэхээсээ илүү төлөвлөх тийм төрнийгаа одоо цаасан дээр бичээд яг одоо сая таны хэлдгээр 3-5 жилийн дараа би яг юу хүсэж тэмүүлээд байгаа, яах ёстойгоо бас ингээд бичээд тэгэнгүүтлээ өнөөдөр маргааш би юу хийх вэ биш. Тэр зорилгоосоо ингэж ухарсан байдлаар тийм ингэж одоо юу гэж тайлбарламаар юм бэ? Уралсан байдлаар тийм ээ тэгж төлөвлөх нь зүгээр юм бэ гэж ойлголоо. Тэр нь ямар учраас тэгдэг юм бол? Ер нь нөгөө нэг төлөвлөх бичих гэдэг маань өөр аягүй чухал. Калифорний нэг сургуулийн судалгаа аахгүй юу? Калифорни Доминикийн их сургуулийн судалгаа гэсэн. Тэр судалгаа нэр үүсэн мэй гэхээр зорилгоо төлөвлөж бичих нь тэрэнд хүрэхэд одоо хүрэх магадлалыг 42% нэмэгдүүлдэг гэдэг юм судалгаа байхгүй. Тэгэхээр 42% гэж юмсаа нэлээд өндөр хувь. Тэгэхээр би нөгөө нэг толгойдоо бодоод яваад байхаас илүүтэйгээр бодит болгож бичээд тэрийгэ бодитоогоор гарах нь илүү нөгөө нэг тийм толгойд байгаа зүйлийг бодитоор буулгаж байгаа учраас тэрний төлөө нэг төлөвлөгөө гаргаж одоо бэлгээд аягүй чухал байдаг гэсэн үг. Тийм. За маш сонирхолтой яриаг өрнүүллээ. Тэгээд магадгүй миний асуугаагүй таны бас студид орж ирээд хэлмээр байсан бас үнцэг байсан уу? Байсан бол хэлж болно. Ер нь л тэжгүй тий. Би бас өнөөдөр ингээд зорилгоос тодорхойлмоор санагдлаа л да. Тэгэл ер нь ингээд яриад сууж хахад яг ийм өдөр тутмынхаа ийм circle гэх юм уу тий ийм одоо тойрог дунд яг өдрийн бүх хийх үйл маань тодорхой, яах ёстой маань тодорхой. Тэгэд ирээдүрөө бас харсан магадгүй хэдэн жилээр тодорхойсон бол надад зорилт байдаггүй мэн. Жишээ нь би одоо зүгээр нэг сарын дараа 2 сарын дараа ч гэдэг юм уу 3 сарын дараа тий маш гоё биетэй болмоор байна гэвэл энэ зорилго мөн үү? Мөн. Тэрний тулд би одоо за ямар ч байсан бодох нь байна тийм 3 сарын дараа за би 100 айгуу гоё болъё, биетэй болъё гэж бодъё л да. Тэгэхэд би 100-аас нааш нь тийм за би тэгвэл 5 сард тэдэн килограмм авсан байх нь 4 сард би ингэх ёстой байх нь гэл ингээл өөрийнх нь төлөвлөгөө гаргах нь шүү дээ тийм үү. Тэгэл фитнес явах ёстой байх нь. Тэгэнгүүт энэ нь эргээд нөгөө цаг төлөвлөлт өдрийн идэх хоол, өдрийн одоо нөгөө төлөвлөгөө зэрэгт ингээл өөрчлөлтүүд ороод эхэлэх нь шүү дээ тийм.
Ер нь бол ийм урт хугацааны зорилт, богино хугацааны зорилтууд гэхээр хугацааны хувьд ямар байдгийм болов? Богино хугацааны зорилт бол нэг ойролцоогоор 1 жилээс доош хугацаатай 1 жил 3 сар 5 сар ч юм уу ийм урт хугацааны зорилго бол ерөнхийдөө нэгээс 3 жил 3-аас 5 жил ч юм уу те ингээд ийм байдаг гэсэн үг. Тэг амьдралын зорилго бол мэдээж тухайн хүмүүсийг баримжаа штэ тий. Тэглэхээ ахаа. Маш сонирхолтой. Тэгээд очиж өөртөө жоохон бясалхыг. Өөрийгөө юу хүсэж байгааг өстой нөгөө өнгөрснөөсөө дүн шинжилгээ хийнэ гэдэг шиг тий. Түүнтэй адилхан өөрийнх нь зорилгыг бас тодорхойлъё. Богино хэмжээний болон урт хугацааны бас зорилгоудаа тодорхойлъё. Түүнийхэн одоо хүчээр бас зорилгоо тодорхойлоод бичиж дараа нь үйлдэл хий. Тэгээд тууштай бай. Тууштай явж явах замд магадгүй ядарсан үедээ жоохон амс хий. Амс хийснийхаа дараа эргээд зорилгынхаа төлөө явъя л гэсэн зүйлийг их гоё бас тайлбарлаж хэллээ. Сэтгэл зүйчтэй баярлалаа. Тэгээд өнөөдөр цаг зав гарган ирсэнд баярлалаа. Ирээдүйн одоо ажил ус бүх зүйлд нь зорилгот нь амжилт хүсье. За баярлалаа. Та бүхний бас зорилгот нь амжилт хүсье. За баярлалаа үзэгчдээ. Өнөөдөр манай сэтгэл зүйн болонд сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач Буян Жаргал оролцлоо. За бид хоёр бол амьдралын зорилгоо олохгүй байх үеийн сэтгэл зүй, за хэрхэн зорилгоо олох вэ гэсэн олон сэдвийн хүрээнд бас гоё ярилцлагыг өрнүүлээ. Тэгээд хамт байсан үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Эх 7 хоногийн мигмар гарагта эргээд олцгоо. Түр баяртай. Баяртай.